За та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр бид нэр 1995 он Нью-Жерси мужийн Берлингтон гэдэг газар төрсэн Daniel Breland буюу одоо гарч ирээд дуу хийгээд явж байгаа артист нэр нь болохоор Breland гэдэг энэ 25 настай залуугийн дуулсан My Truck гэдэг дууг сонгож аваад орчуулах болсон юм аа. Тэгээд одоо бүгдээрээ дуугаа сонсоод орчуулъя. You can drink my liquor, you can call my lady, you can take my money, you can smoke my blunt. Scuff these Jordans, you can say you hate me, you can call me crazy, but don't touch my truck. Don't touch my truck. За саяны орж ирсэн бол дууны дахилт байгаа. Тэгээд дахилт дууны дундуур 2 явдаг, 2 бадагтай. Тэгээд нэг bridge байгаа. Тэгээд дуул ерөнхийдөө дуусч байгаа. За тэгээд энэ бол ерөнхийдөө ойлгомжтой. You can drink my liquor, you can call my lady. Чи миний архийг ууж болно. Тэ чи миний хүүхний дуудаад ингээд аваа гарч болно. Тэ you can take my money, you can smoke my blunt. Тэгэхээр чи миний мөнгөийг ч авч болно. Миний тэ орооцсон blunt-ийг ч авч болно. Scuff these Jordans, you can say you hate me. Тэ чи миний нүмсэн байгаа Jordan ингээд зураад тэ халтар ингээд муухай болгож болно. Чи намайг үзьяаддаг гэж хэлж болно. You can call me crazy. Чи наа галзууслаад гэж дуудаж болно. Гэхдээ don't touch my truck. Гэхдээ миний энэ truck одоо энэ тэ пикап одоо энэ машин миний машинтай бити гар хүрээрээ гэж утгатай. Миний ачааны машин ч гэх юм уу тэ. Тэгээ skr don't touch my truck ингээд дуусчаа. За одоо энэ дараа нэгдүгээр бодог орчин тэ бүгд тийш орцгоё. V8 engine with the windows tinted, boy we came from the bottom, got it out the mud. Whole block jumping cause the subs stay hidden. If they roll up on me, no I keep one to. За саяны орж ирсэн нь бол нэгдүгээр бадаг тэр чигээр явдуулсан байгаа. Тэгээд ерөөд ойлгомжтой V8 engine with Windows 10 тэгэхээр 8 цилиндртэй те 8 одоо V8 хүчтэй мотортой машин. Тэгээд цонхон ингээд хараар ингээд тентэр те одоо юуцсан бүрхцэн. Тэгээд Bobby came from the bottom, got out the mud. Тэгэхээр бид нэр доороос нь ихсэн. Тэгээд mud одоо энэ шавар шахуунаас ингээд гарсан те гэсэн утгатай. Тэгээ whole block jumping because the subs stay here гэхээр энэ block гэдэг нь болохоор яг нь Америкч блокинг системтэй явдаг шүү дээ. Тэгээд тэр блок ингээд тэнд хүмүүс бүгдээрээ миний дуу сонсоо өсөрч байна. Ягаад тэгэхээр sub гэдэг нь болохоор нөгөө speakerтэй subwoofer нь stay hearing гэхээр ингээд чанга дуурай зөхөд байна гэсэн утгатай. If they roll up on me no I keep one tuck тэгэхээр тэ миний одоо ингээд үзээд чи надад хүрээд ирэх юм бол тэ надад одоо юу гэдэг миний ингээд бүслэгийн ингээд нууцсан юм буу байгаа. Ингээд дотор нь хийцэн тэ юм буу надад байгаа гэсэн утгатай. Тэ асуудал үүсвэл хариу хийн гэсэн. Тэгээ ингээд юу бүтэн мадгийн дуусаа энэ дараа юу н орж ирнэ. Тахилтын өмнө явдаг bridge орж ирнэ. Одоо тэрийг сонсоо. Tell them boys come get me. I be riding through the city. Young, rich, and I'm pretty. Homie, don't get it twisted. Keep it simple in the Hemi. Red color full of Henny. My hands coming plenty. For real. За саяны явсан тахилтын өмнө явсан хэсэг бол тахилтаагаа дууны туршихаа 2 авчдаг ба. Тэгээд 10 boys come get me гэхээр тэ наад банд нартай хэлээ намайг ав гэж хэлээч. I be riding through the city. Би энэ хотон дуур ингээ машинаараа явж ин young rich and pretty тэ залуу мөнгөтэй дээрээс нь сарайлгаа homie don't get it twisted миний хамаа бити буруугаар ойлгоорой одоо юу гэдэг бити атгах санаа атгаараа гэж юм юу гэж байна тэ тэгээ keep us semi in a hemi гэдэг нь энэ нь юу юм бэ semi гэдэг чинь нөгөө автоматаар хагас автомат шүршдэг буунууд одоо AK 40 л юу ч үтийн тэ тийм буу ингээд би өөрийнхөө hemi гэдэг нь болохоор энэ юунаас хийдэг машин юм байл л да бас truck Dodgers тэгээд red cup full of Henny гэхээр тэ улаан энэ аягтай дүүрэн Hennessy my hair is coming plain is for it гэхээр миний hair is гэдэг нь одоо бууддагтай миний бууддаг хүмүүс надад хангалттай байгаа жинхнээсээ for real гэл тэгээ энэний дараа юу орж ийнэ 2 дугаар бадаг орж ийнэ одоо тэгээ бүгдээрээ 2 дугаар бадыг сонсцгоё Wood grain dash with the matte black finish and it match my shouty with the big old butt Know them boys soft cause they got hard feelings You can try me if you wanna go and test your luck За тэгээд саяны орж 2 дугаар бадны тэр чигээр яваад ингээ энэний дараа дуу дуусч байна. Wood grain dash with matte black finish гэхээр энэ яг модон өнгөтэй тийм дотор кабин нь тэ одоо машины кабины гой модон өнгөтэй. Тэгээд ийм энэ matte black гэдэг байдаг шүү дээ. Юу гэдэг юм эрзэнэ харах юм юу гэх юм те ийм өнгө
ийм югаар ингээд дуусгасан. Тэгээд any match my shorty with the big old butt гэхээр эдгээр нь болохоор миний те одоо энэ том бүкстэй энэ хүүхний хувцастай матч хийж байна гэж юм одоо юу гэж байна те. Тэгээ Northern Boys soft cause they got hard feelings гингүүд л яг тэр банд нэр бол юм нэлцэнхай амттай одоо soft яагаад тэгэхээр тэд нэр дандаа юу hard feelings гэдэг гэхээр юм хийхээр дандаа ингээд hard feelings авдаг ч юм уу тэгдэгмээс дэслэл агаал юм шиг ба штэ. Тэгээ you can try me if you wanna go test your luck гэхээр тэг хэрвээ хүсэж байгаа бол чи намайг тестлж болно штэ. Тэгээ азаа үзээд тестлээд үзэхгүй даа л гэсэн юм утгатай. Тэгээ юу гэх юм хүмүүс ярихдаа энэ дууг энэ 100 нөгөө өнгөрсөн жил нөгөө Old Town Road Nazix-ийн дуу яасан шиг энэ 100 яана гэсэн тэгээд корона болоод нэг явахсангүй дэж хаас тэгээд ахад дуу хийхний ах нь тэгээд хүлээгээл байж явуулна country trap гэх юм уу те одоо юу гэх юм стил ийм юу гарч ирээд байгаа юм шиг байгаа шүү дээ. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Удахгүй тэгээд шинэ видеогоор ихэ уулзцгаая.